За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны тухай яриа гэдэг нэг юм уриалгыг хэдэн жилийн өмнө эхлүүлсэн байгаа. Тэгээ эндээ болохоор докторийн зэрэгт болон одоо доктороос дээш төвшөнд суралцж байгаа Монгол судлаачдынхаа монгол хэл дээр өөрсдийнхөө хийсэн судалгааныхаа ажлыг тайлбарлах, за энэ тэнтэй сэтгэл одоо семинаруудаа Монголын залуучууд зориулж түгээх боломжийг нь олох үүднээс юуны тухай яриа гэдэг юм уриалга эхлүүлсэн байна. За тэгээд тэр уриалгатаа хэд хэдэн яриа өгсөн байгаа. За энэ жилийн яриа болохоор энэ удаагийн яриа шүүрэлтийн шин загварын тухай гэсэн сэдвээр өгдөм гэж бодлоо. За энэ яриагаа болохоор сая 2019 оны 5 сарын 21-ээс 24-ний хооронд болсон поштлсон олон улсын гидравликийн сургууль гэсэн нэртэй ийм уламжлал болгон зохиогддог ийм хуралд тавьсан ихтгэл дээр үндэслэж ярих гэж бодлоо. За ихтгэлийн маань яг үндсэн нэр болохоор чөлөөт гадаргуутай умбуур хязгаартай сүлжээний болцмны аргыг сүрхэг орчин доторх шингэний урсгалыг загварчлахад ашиглах нь гэсэн иймэрхүү сэдвтэй ийм байгаа. За тэгээ энэ ярианы энэ ихтгэлийн маань гол сэдвүүд нь болохоор эхлээд яг нэг яг ямар үндслээр энэ судалгаа хийгээд байгаа юм бэ гэсэн одоо шалтгаануудаа эхлээд тайлбарлаад дараа нь загвараа ерөнхийд нь тайлбарлана. За тэр тайлбарлахдаа чөлөөт гадаргууг яаж загварчлах юм бэ? Хэрвээ умбуур шингэн дотор тийм умбуур хязгаартай буюу умбуур бодис байх юм, умбуур бит байх юм бол түүнийг сүлжээний болцмны аргаар яаж загварчлах вэ гэдгийг бас товчхон тайлбарлана. За тэгээд дараа нь хамгийн гол чухал зүйл юу гэхээр шүүрэлтийн урсгалыг загварчлах шин шийдэл буюу одоо шин тооцооны схемийг загварчлалын схемийг танилцуулах юм. За тэр нь болохоор FSIBLBM гэдэг ийм загвар байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үгийн товчлол вэ гэхээр чөлөөт гадаргуу умбуур хязгаарын сүлжээний болцмны арга гэж. Тэгэхээр энэ сүлжээний болцмны арга маань болохоор чөлөөт гадаргуутай шингэний урсгалыг загварчлан мөн умбуур хязгаартай янз бүрийн тийм биетүүдийг хатуу биетүүдийг загварчлах бүрэн боломжтой гэсэн үг. За тэгээд энэ загварыг баталгаажуулсан нэг тоон туршилтуудыг үзүүлнэ. Тэгээд нэг жишээ үзүүлнэ. За тэр жишээн дээр болохоор нэгэн төрлийн болон нэгэн төрлийн бус хөрснүүдийг яаж загварчлах вэ гэдгийг харуулна. За тэгээд дүгнэлтээ хэлээд энэ ихтгэл дуусч байгаамаа. За энэ судалгааг хийхэд юу нөлөөсөн бэ гэхээр ерөнхийдөө бол сүрхэг орчин доторх урсгал гэж ерөнхийдөө шинжилгээ ухааных нь ерөнхий нэршил нь бол ийм байгаа. Янз бүрийн ийм бүтцгүйгээр байрласан хатуу хэсгүүдийг тойрч урсгах шингэний урсгалыг болохоор сүрхэг орчин доторх шингэний урсгал гэж нэрлэж байгаа. Тэгэхээр барилгын салбарт ялангуяа усны барилгын салбарт юм уу эсвэл гидрогеологт болохоор бид нар энийг шүүрэлт гэж нэрлэдэг. Шүүрэлтийн урсгал гэж нэрлэдэг. Яг нь сүрхэг орчин доторх урсгал гэж хаяа ярьдаг боловч ерөнхийдөө шүүрэлтийн урсгал гэж ярьдаг. Тэгэхээр энэ шүүрэлтийн урсгалыг яаж загварчилдаг вэ гэхээр том хэмжээстэд бид нар одоо өргөтгсөн сүлжээний өргөтгсөн наваристоксын тэгштгэл гэдгийг ашигладаг. За энэ наваристоксын тэгштгэлд болохоор одоо энэ
Brinkmann, Forshaimmerийн өргөтгсөн Дарсын загварыг оруулж өгсөн байдаг. За энэ бол Дарсын загвар бол ерөнхийдөө бол эсэргүүцлийн хүч болж орж өгдөг гэсэн үг. Navier-Stokes тэгштгэл. Тэгэхээр энэ Navier-Stokes тэгштгэл өөрөө аягүй төвөгтэй, бодоход аягүй төвөгтэй тэгштгэл. Шийдэнчил болдог байгаа. Яг хоо тоон аргуудаар бол бодож болдог. Дээрэс нь энэ Brinkmann, Forshaimmerийн Дарсын загвар ороод ирэнгүүт бүр их төвөгтэй болж өгдөг. Тэгэхээр одоо байгаа шүүрлтийн загвар бол ерөнхийдөө төвөгтэй байна. Тийм учраас аюу энгийн тэгсэн мөртлөө гайгүй үр дүн, наривчлалтай үр дүн өгчдөг ийм загвар хэрэгтэй байгаа. Ер нь бол үндсэн шалтгаан бол нэг юм. За хоёрт нь болохоор энэ сүлжээний Болцманы арга гэдэг ийм арга байгаа. За энэ арга бол ерөнхийдөө гидравликаас бол нэлийн яг үндсэн ухагтхуун физик дүрслэлийн хувьд болохоор барилгын салбараас нэлийн хол ерөнхийдөө статистикийн физик талдаа нэлийн ойр. Тэгээд бол ерөнхийдөө молекул хэсэг бүлэг молекулуудын хөдөлгөөн, тэгээд магадлал энтертэй хамааралтай учраас нэлийн хол байдаг. Гэхдээ сүүлийн үед болохоор ер нь ихэнх судлаачдын сүлжээний Болцманы аргыг гидравликийн янз бүрийн асуудлуудыг шийдэх боломжтой гэсэн үгнээс нэлийн их авч судалж үзэж байгаа. За миний хувьд ч гэсэн ерөнхийдөө сүүлийн 4 жил бол бараг 4 жил болчлоо. 4 жил бол сүлжээний Болцманы аргыг гидравликт яаж ашиглах вэ гэдгээр судалгаа явуулж байгаа. Тэгэхээр энэ удаагийнхын шүүрлтийн урсгалыг загварчлах бол нэг төрлийн хэрэглээг бий болгож байгаа юм байна. Тэгэхээр сүлжээний Болцманы аргыг ашиглаад шүүрлтийг хэрхэн загварчилж болох вэ гэдгийг бас нэг шинэ арга замыг илэрхийлэх юм шаардлага гарсан. Тэгээд илэрхийлсэн байгаа. Тэгээ гурав дахьт нь болохоор их онцгой нэг юу гэх юм тийм энгийн тохиолдоод байдаг нэг жишээ байгаа. За тухайлх юм бол янз бүрийн усан дотор бол янз бүрийн тийм одоо юм юу гэх юм бэ? Уян гэх юм уу? Уян харимхай ч юм уу. За тиймэрхүү хатуу биетүүд ээж болно. Тэгвэл тэр уян харимхай тэр хатуу биет маань өөрөө сүрхэг шин чанартай байж болох гэдэг. За энэ тохиолдолд ямар аргыг хэрэглэх вэ гэхээр энэ умбуур хязгаарын нөхцөл бол зайлшгүй хэрэглэгдэнэ. За тэгэхээр умбуур хязгаарын аргыг тэр сүрхэг биетэд хэрэглэх боломж байна уу? Одоо сүрхэг орчин дотор шингэний урсгалыг загварчлахад ашиглаж болох уу гэсэн ийм асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр энэний жишээ болохоор одоо энэ янз бүрийн гол мөрөн дотор байдаг усны ургамлууд бол байж байна. Усны ургамал бол усныхаа урсгалыг дагаад найгаад ингээ байнгын хөдөлгөөнтэй оршиж идэг. Гэхдээ ингээд хэсэг бүлэг одоо өвснүүд нийлсэн тэр хэсэг бүлэг өвсийг ингээд үзэх юм бол ерөнхийдөө сүрхэг орчин гэж харагддаг байгаа. Тэгэхээр ийм гурван үндсэн шалтгаан байгаа. За энэ гурван үндсэн шалтгаан дээр үндэслээд загвар боловсруулсан байгаа. Тэгээд тэр загвараа ерөнхийд нь товчхон хэлэх юм бол хоёр хэмжээст чөлөөт гадаргуутай шингэний урсгалыг загварчлах сүлжээний Болцманы арга дээр умбуур хязгаарын ийм засварыг хийж өгсөн байгаа. Тэгэхээр умбуур хязгаар гэж юугээ хэлээд байгаа юм бэ гэхээр шингэн дотор бүрэн байдлаар живсэн тийм хатуу биетэй одоо гадуурх хүрээг л умбуур хязгаар гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр хатуу хүрээ шингэний урсгалд ямар нэгэн байдлаар нөлөөлнө л дөө. За тэрний математик илэрхийлэл нь болохоор хязгаарын нөхцөл гэж байгаа. Умбуур хязгаарын нөхцөл гэж хэлж байгаа.
За чөлөөт гадаргуутай шингэний урсгалыг загварчлах сүлжээний болцмны аргыг бол өмнө нь айгүй олон удаа тайлбарласан байгаа. Өмнөх яриануудаас харж байна. За энэ бол ерөнхийдөө одоо энэ харагдж байгаа зураг бол яг одоо эхний зураг бол ус, агаар, бетон гэдэг ийм яг урсгалыг ингээ хоёр хэмжээсээр харах юм бол бид нар бол ингэж харна. Энэ сүлжээний болцмны аргад яаж таниулж өгөх вэ гэхээр энийг бол тухайлна, геометрийн тухайлт хийж хийгдэнэ. Тэгэхээр одоо ингээд дөрвөлжин нүднүүдэд квадрат нүднүүдэд геометри бүгдийг орон зайгаа бүгдийг хуваагаад тэгээд аль нь хийн, аль нь одоо хатуу нүднүүдийн бэ, аль нь усны нүднүүдийн, аль нь чөлөөт гадаргуугийн нүдийн, аль нь агаарын нүд вэ гэдэг ч юм ингээд бүгдийг ялгаад таниулаад өгч гэсэн үг. За тэгээ энэ загвар маань болохоор нэг пазт загвар байгаа. Тэгэхээр нэг пазт гэдэг маань болохоор одоо энд ус болон агаар гэд хоёр паз явж байгаа шүү дээ урсгалтай тийм үү. Хатуу бол өөрөө урсахгүй шүү дээ. Хэрвээ урсах юм бол энийг бас авч үзнэ гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр паз байж байгаа. Тэгэхээр энэний аль нэг пазыг л авч үзнэ гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд хамгийн чухал юм маань юу гэхээр ус байгаа шүү дээ. Тэгэхээр усыгаа авч үзнэ. Тэгээд агаар буюу тэр газ одоо хийн нүднүүдэд бол юу болж байгаа нь бол нэг сонирн биш. Бид нар бол яг усны нүд болон харилцах үеийн нүднүүд интерфейс cells гэдэг тэд нартай юу болж байгаа, ямар физик хэмжигдэхүүнүүдтэй байна гэдгийг л тооцсон гэсэн үг. За тэгээд чөлөөт гадаргуугаа тодорхойлохын тулд мэдээж массын шилжилтийн тэгшдэглийг тухайлж боддог байгаа. За энэ дээр харагдаж байна. За энэ бол mass advection equation гэж хэлдэг. За advection гэдэг бол шилжилт гэж тайлбарлаж байгаа. Яг нэг тоо хэмжээ тэгээд ер нь физик шин чанарууд нь бол өөрчлөгдөхгүй. Гэхдээ орон зайн хувьд л өөрчлөлттэй явах учраас шилжилт гэж нэрлэж байгаа. За энэ тэгшдэглийг ингээд тухайлаад тэр доотлолд нь бичсэн байгаа. Тэгштгэл гарч ирэн. За энийг бол тэр интерфейс цел гэдэг нүднүүд дээр бүгдэн дээр нь бодоод явах юм бол хажуу талд энэ хөдөлгөөнд зургаар харагдаж байгаа үр дүнгуудыг гаргаад явах боломжтой. За энэ бол зүгээр ингээд нэг юм давгар дээгүүр ус ингээд давж урсж байгааг харуулж байгаа. За энэ өнгөнүүд нь болохоор цэнхэр нь бол мэдээж усны урсгалын хурд бол бага байна. За ногоороо дэрхэнгүүтээ арай их хурдтай болж байна. Тэгээ улаараа дэрх юм бол бүр их хурдтай урсж байна гэсэн үг. За энэ бол цэвэр нөгөө хүндийн хүчний хурд татгалын улмаас урсж байгаа урсгалыг ингэж харж байна. За саяны чөлөөт гадаргуутай сүлжээний болцмны арга дээр нөгөө умбуур хязгаарынхаа засварыг нэмчих юм бол бид нэр чөлөөт гадаргуу умбуур хязгаарын сүлжээний болцмны арга буюу free surface immersed boundary lattice boltzmann method гэдэг ийм шинэ аргыг гаргаад ирж байгаа. Тэгээд за энэ маань ямар шин чанартай гэхээр immersed boundary буюу энэ умбуур хязгаар гэдэг маань болохоор одоо магадлалт буцааж ойлгох ийм дүрм дээр суурилсан байдаг. За энэ нь юу гэхээр магадлалт гэдэг маань юу вэ гэхээр тухайн нүд маань одоо хэдэн хувь нь хатуу хэсгийг агуулж байна гэдгээс нь хамаарат ингээд одоо буцааж ойлгох гэдгийг бол юу гэж тайлбарлах вэ гэхээр мэдээж ингээд шингэний урсгалтай бол момент буюу хөдөлгөөний тоо хэмжээ бол ирж байгаа. За тэрний тодорхой хэсгийг нэвтрүүлээд одоо нөгөө яг хэдэн хувь нь хатуу байна вэ гэдгээс хамаарат тодорхой хэсгийг нэвтрүүлээд үлдсэнийг нь бол буцаагаад ойлгочих жишээтэй. Жишээ нь яг бетоны хувьд авч үзье гэх юм бол одоо бетон бол тэр чигтээ хатуу шүү дээ юм. Тэгээ тэн дээр очиж байгаа усны урсгал бол мэдээж очиод ингээ буцаад урсан шүү дээ. Тэрийг л хэлж байгаа. За хоёр дахь нь болохоор энэ умбуур хязгаарын арга болохоор одоо хоёр чиглэлд харилцан үйлчлэлийг хялбархан шийдэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл хоёр чиглэлт гэдэг маань болохоор шингэнээс хатуу биет үйлчлэн ингээд эсвэргээрээ хатуу биес шингэнд үйлчлэн. Өөрөөр хэлбэл Ньютоны нөгөө
хүчээр үйлчлэхэд тэнцүү хүчээр буцааж үйлчлдэг гэдэг тэр дүрмээрээ явж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг бол амархан хэлбэрхэн шийдэх боломжтой. За ингээд энэ нэг урт тэгштгэл байгаа. Энэ бол ерөнхийдөө нөгөө үндсэн тэгштгэл байгаа. Governing equation гэж ярьдаг. За энэ үндсэн тэгштгэлийг аваад үзэх юм бол за эхний энэ цэнхэр төрүүлжинд байгаа энэ хэсэг бол одоо зүгээр л энгийн шингэний урсгал зориулсан сүлжээний боолцмын тэгштгэл байгаа. За харин ардлын хэсэг хамгийн сүүлийн гишүүн болон энэ бета энэ хоёр болохоор нөгөө Омбург хязгаарын засвараас ирж байгаа. За тэгээд мэдээж энэ тэгштгэлд бол ганцхан хөвсгч байгаа. За тэр нь бол энэ төгөлтийн функц гэж хэлдэг. Тэгэхээр энэ төгөлтийн функцийг ашиглаад бидэнд даралтыг хурдтай тодорхойлох боломжтой. За энэ даралт бол энд ээж, энэ хурд бол энд ээж ингээд тодорхойлох боломжтой. Тэгээд энэ Омбург хязгаарын энэ гишүүнийг яаж шүүрэлтийн урсгалд давхар ашиглаж болох вэ? Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулаа бодох гэдэг байхгүй юу? Нэг туулаа нь юу вэ гэхээр энэ хатуу шингэний харилцан үйлчлэлийг бодох. Нөгөөх нь болохоор шүүрэлтийн урсгал бодох гэж. За тэгээд шүүрэлтийн урсгалыг загварчлах ямар шийдэл байна вэ гэдгийг одоо хэдүүлээ авч үзсэн. За энийг авч үзэхдээ хэдүүлээ үндсэн тэгштгэл авч үзье. За үндсэн тэгштгэлд бол бета гэдэг нэг юм байгаа. За тэр бета гэдэг бол энэ LF-ээс хамаарсан юм функц байна. Шугам функц юм тийм ээ. Тэр LF гэдэг нь болохоор шингэний фракц гэж байна. Тухайн нүдний шингэний фракцыг илэрхийлж байгаа. Тэгэхээр шингэний фракц нь тэг байх юм бол тэгэхээр ямар ч шингэн байхгүй гэсэн үг. Тэгэхээр эсвэргээр бол тэр бол хатуу гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр шингэний фракц нь тэг байх юм бол энэ манай үндсэн тэгштгэл маань ийм илэрхийллийг өгнө. За энэ илэрхийлэл бол ерөнхийдөө буцаж ойлгох хязгаарын нөхцөл буюу тухайн нүдийг бол ямар ч тийм нэвтрэх боломжгүй цул хатуу гэж авч үзэх ийм тэгштгэл гараад ирж байгаа. За шингэний фракц нь нэг байх юм бол нөгөө үндсэн тэгштгэл маань ийм тэгштгэл өгнө. За энэ тэгштгэл бол нөгөө л шингэний урсгал зориулсан сүлжээний боолцмын тэгштгэл байна. Тэгэхээр энэ тэгштгэл тухайн нүдэн дээр бодогдох юм бол тухайн нүд бол зүгээр ямар ч тийм хатуу хэсэг байхгүй зүгээр л одоо хоосон одоо юу гэдэг шингэн урсгах боломжтой тийм орон зайг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ хоёрын голд нөгөө шингэний фракц нь тэг биш, нэг биш. Тэгээд тэгээс нэгийн хооронд байх юм бол ямар илэрхийлэл үзүүлэх вэ гэхээр одоо энд бичсэн байгаа илэрхийллийг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ илэрхийлэл дээр ингээ математик ургалт хийгээд яваад ингээд үзсэн чинь энэ Walsh нарын 2009 онд хэвлүүлсэн нэг юм өгүүлэл байгаа. Тэр өгүүлэл дээр тайлбарласан аргатай яг ижилхэн ийм тэгштгэлийг гаргаж авч байгаа. Тэгэхээр бид нар бол айгүй одоо юу гэдэг азтай гэх юм те цаашаа ямар нэгэн хөвргалт одоо юу гэдэг засвар тиймэрхүү юм хийлгүүгээр одоо энэ Омбург хязгаарын арга маань шүүрэлтийг загварчлахад тохиромжтой гэдгийг ингээд энэгээр баталчихж байгаа юм л да. За тэгээд тэр Walsh нар болохоор нэг юм илэрхийлэл дэвшүүлсэн ба. За энэ илэрхийлэл болохоор нөгөө шингэний фракц болон К гэдэг нь болохоор ус нэвтрүүлэх чанар гэж байна. Ус нэвтрүүлэлт. За энэ бол шүүрэлтээс арай өөр юм. Ус нэвтрүүлэлт гэдэг бол за ус нэвтрүүлэлтийг шингэний фракцтай хамаарлын ингээ гаргаад ирсэн юм байна. За тэгвэл нөгөө талд бидэрт болохоор нөгөө дарсын хувь байж байгаа. За энэ дэр болохоор мөн ялгаагүй юугаар ус нэвтрүүлэлтээр өгсөн байгаа. Тэгэхээр энэ ус нэвтрүүлэлт K PR энэ K энэ хоёр бол мэдээж хоёр өөр ус нэвтрүүлэлт байна. За тэгэхээр
Энд байгаа энэ К болохоор жижиг К болохоор бид нар юу гэж үзсэн бэ гэхээр загварын ус нэвтрүүлэлт гэж байгаа. Энэ болохоор мэдээж жинхэнэ нөгөө хөрсний ус нэвтрүүлэлт байгаа л та. Тэгэхээр энэ хоёрыг хоорондох холбоо гаргаад ирэх юм бол бид нар энэ дэвшүүлж байгаа загвараа бол бүрээ ашиглах боломжтой гэсэн шүүрэлтийг загварчлахад. За тэгээд нэг тоон туршилт хийж байгаа. За тэр туршилтаа одоо ямар жишээн дээр хийсэн бэ гэхээр ийм нэг бодлого байгаамаа. Уурсан доторх сүрхэг материалаар урсах шингэнийг ашиглаад тооцоо гэж байна. За энэ бодлого болохоор зүгээр идеал хэлбэрийн бодлого л доо. Яг төсөөллийн бодлого гэсэн үг. Яг энийг бол лабораторид туршиж болно. Бүрэн боломжтой. Тэгэхээр энэ бодлогод юу чухал вэ гэхээр одоо мэдээж бодлогын анхны нөхцөл болохоор энэ хоёр талын багнанд усны ялгаатай түвшин байна. За тэр түвшин нь болохоор усны анхны түвшин яг 135 м-ийн ийм түвшний зүрх үүсэж байгаа. Тэгээ энэ 1 м-ийн ийм урттай ийм хөрс байна гэсэн үг л дээ, сүрхэг орчин. За тэгээд энд мэдээж нэг хаалт байна гэж төсөөлөд хэрвээ хаалт аваад хугацаагаа авах юм бол энэ нөгөө дельта H буюу энэ хоёр багнах усны түвшний зүрх бол багассаар хагаад 0 болно. Тэгээд мэдээж урсгал бол зогсно гэсэн. Тэгээ энэ үзэгдэл бол мэдээж хөндөн хүчний ор татгалын нөлөөгөөр явагдана. За энэ бодлогот бид нэр аналитик шийдэн байж байгаа. Тэгэхээр энэ дельта H буюу усны түвшний зүрхийг бол ийм томьёогоор тодорхойлно. Одоо энэ сүрхэг орчин дотор явж байгаа усны урсгалын дундаж хурдыг бол ийм томьёогоор тодорхойлно гэдэг ийм аналитик шийдэн байж байгаа. За тэгэхээр энэ бодлогыг нөгөө дэвшүүлж байгаа аргаараа бас бодно. За тэгж бодохдоо энэ 4 м урт нь 4 м өндөр нь 3.4 м юм байл. Тэгэнгүүт 400 харьцах нь 340 ийм тор авч яагаад за мэдээж торны алхам нь болохоор 0.01 м. За нөгөө хөндий хүчний хурд татгалаа болохоор 128-ыг үржих 10⁴ зэрэгт гэж үзэж байгаа. За тэгээ ингээ бодсон байна. Тэгээ энэ туршилтаараа бид нар юу хийсэн бэ гэхээр бид нар бол аналитик шийднэ гэж байна. Нөгөө талаас нь бид хэд дэвшүүлж байгаа загвараараа бодоод энэ хоёр одоо аргачлалыг үр дүнгууд бол хоорондоо нийлж явах хэрэгтэй. За тэгж нийлж явах юм бол бид нар нөгөө бодит ус нэвтрүүлэлт болон загварын ус нэвтрүүлэлт хоёрынхоо хамаарлыг гаргаад ирэх боломжтой. За ингээд бид нар 5 тооцоо хийсэн байгаа. За 1-ээс 5 хүртэл гээд. За эхнийх нь болохоор эхний график болохоор энэ нөгөө усны түвшний зөрүүнүүдийг харуулж байгаа. За жишээ нь 1-р тооцоонд бол ингээ хоёулаа сайхан нийлж байна тийм ээ. За 2 дахь тохиолдолд болохоор бас сайхан нийлж байна. За 3 дахьд болохоор манай нөгөө загвар жоохон ялгаатай бодсон байна. За 4 дахьд мөн бас ялгаатай бодсон байна. Гэхдээ дээгүр нь бодсон байна тийм үү? Дээгүр нь бодсон гэдэг чинь одоо алдсан баг магадaltaй гэсэн. За ингээд хамгийн сүүлийн тохиолдолд болохоор бас доогуур нь бодсон байна тий. Тэгэхээр ер нь давуулж бодоод байсан магадaltaй гэсэн. За ингээд нэг ийм усны түвшний зөрүүнд болохоор нэг иймэрхүү үр дүнгуудыг бид нар авчих. Мэдээж аналитик шийдэн бол мэдээж зөв шүү дээ. Тэгээ аналитик шийдтэйгээ хэр зөрж байна гэдгээр л нөгөө загварын маань наривчлал тохирол нь харагдана л да. За энэ болохоор дундаж хурд нөгөө шүүрэлтийн дундаж хурднууд нь гэж байна. За энэ нэгдэх нь болохоор энэ байгаа шүү дээ. Ийм босоо ташуу зураас нь нэгдэх нь энэ кейс 5-аас 1 гэхээр 5 4 3 2 1 гэж явж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр нэг дээрээ бас ингээд бүх хурднуудыг ингээ харах юм бол бас айтайхан ер нь ойролцоо болж байна. Гэхдээ нэлээд зөрөөнүүд бол харагдаж байна. Тэгээ ингээд аналитик шийд тооцсон бодсон шийд хоёрын уулзж байгаа
таарч байгаа үр дүнгуудыг харах юм бол нэг иймэрхүү. За мэдээж аналитик шийдэнд бол мэдээж гол параметр бол нөгөө одоо бодит ус нэвтрүүлэлт байгаа. Харин загварчлалт болохоор мэдээж загварын ус нэвтрүүлэлт, за түүнийг илэрхийлэх, түүнийг орлох шингэний фракцийн хэмжээ байж байгаа. За тэгээд хоёр үр дүнгээ ингээд нийлүүлээд ингээд юугаа гаргаад авч байгаа. Тэгээд яг нь загварынхаа нөгөө хэр үнэн ажиллаж байна гэдгийг шалгахын тулд буцаад загвараас гарсан үр дүнгээсээ нөгөө бодит ус нэвтрүүлэлтээ дахиад бодож байгаа. За тэгэнгүүт нэгдүгээр тохиолдолд болохоор 37% хамгийн ихтэй 37% алдаатай гарсан байлээ. За ингээд алдаанууд нь бол буурсаар хагаад тохиолох юм бол ингээд 5 дахь тохиолдолд одоо ус нэвтрүүлэлт багасах тусам алдаа буураад байгаа. За нөгөө загварын ус нэвтрүүлэлттэй бодит ус нэвтрүүлэлтийнхаа бодит ус нэвтрүүлэлт хоёрын хооронд ингээ ямар хамаарал байна вэ гэдэг график зураад үзэнгүүт бидний ийм сайхан шугам хамаарлыг авч байгаа. Өөрөөр хэлбэл масштаблах тэр юуг нь олоод авчиж байгаа байхгүй. Тэгээд ийм илэрхийллийг бид нэр олж авсан. За хэрвээ энэ ингээд шугам биш мөрий байсан бол энэ хоёрын хамаарал бол одоо тийм тохиромжтой биш болоо авчиж байгаа гэсэн. Тэгэхээр юу гэж дүгнэж болох вэ гэхээр энэ загвар бол яг шүүрэлтийг загварчлах айл тэр болгон тохиромж муутай гэсэн дүгнэлтэнд хүрэх байсан л та. Тэгээ аз таарсан гэх юм уу, эсвэл яг бодит байгаа байдал нь юм байсан гэх юм уу. Ямар ч байсан ийм шугам хамааралтай гараад тэгээд ийм одоо загварын ус нэвтрүүлэлт бодит ус нэвтрүүлэлтийн хоорондын хамаарлыг ингээ гаргах гэсэн байна. За тэгээд мэдээж ашигласан нөгөө загварынхаа ус нэвтрүүлэлтийн илэрхийллийг ингээд шинжилээд үзсэн чинь яг Kozeny-Karman-ны тэгштгэл гэдэг нэг юм тэгштгэл үүтэй. За энэ тэгштгэл бол ус нэвтрүүлэлтийг тодорхойлох хамгийн одоо бодиттой тийм туршилтын тэгштгэл байхгүй, эмпирик тэгштгэл байна. Тэгээ энэ тэгшгэлтэй маш адилхан ийм шин чанарыг үзүүлж байгаа нь бас нэлийн өнөвшөлттэй энэ загварыг бол ашиглах бүрэн боломжтой гэсэн ийм итгэл үнэмшлийг бол төрүүлж байгаа. За энэ дээр болохоор жишээ нь даралтыг яаж нөгөө загвар маань даралтыг яаж загварчилж байгаа гэдгийг харуулж байгаа. За эхнийх дээр болохоор ер нь бол ингээд харах юм бол их болон бага ус нэвтрүүлэх чанартай ийм сөрхөг орчинд болохоор манай загвар болохоор шугам бус даралтын уналтыг харуулж байгаа. Тэгээ энэ маань болохоор нөгөө шүүрэлт бол нийтлэг 3 бүсэд явагддаг гэж үзээд байгаа. За тэрний эхнийх нь болохоор дарсын өмнөх, тэгээд дундтал нь болохоор дарсын бүс. За 3 дахь нь болохоор дарсын дараах бүс гэдэг юм ийм бүсүүд хуваагдаж байгаа. Тэгэхээр энэ загвар маань бас яг нэг тиймэрхүү шин чанарыг бас үзүүлэх гээд байгаа. Энэ кейс 5 гэдэг дээр бол та гээд харж болно. Ерөнхийдөө шугам бус ийм даралтын буурлтыг үзүүлж байгаа. За гэтэл энэ кейс нэг үе тохиолдол нэг дээр яг сайхан ийм шугам даралтын үнэлтийг харуулж байгаа юм аа. За энэ болохоор жишээ байгаа. За энэ жишээгээр юу үзүүлэх гэсэн бэ гэхээр энэ дэвшүүлж байгаа загвар маань нэгэн төрлийн хөрсөнд нэгэн төрлийн сөрхөг орчныг яаж загварчлах вэ? Нэгэн төрлийн бус орчинг яаж загварчлах вэ гэдгийг хоёул ингэ харьцуулж харуулж байгаа. Тэгэхээр энэ дал жишээ маань юу гэхээр ийм усан баг нь
ийм сүрхэг ийм дөрвөлжин евро ингээд задарч байгаа юм л да. Задраад тэгээд тэр дундуур ингээд нэвчээд шүүрээд нөгөө тийшээ гарах юм жишээ байна. Тэр энд болохоор нэгэн төрлийн ийм одоо орчинг авч үзсэн байгаа. За энийг зүгээр хөрс гэдээ үзчих болно л доо. Нэгэн төрлийн хөрс гэсэн. Нэгэн төрлийн хөрс гэдэг маань одоо элс. Одоо яг ижлэхэн ширхэгтэй тийм элсээр бүтсэн юм орчин байна гэж ойлгож байна. За энэ нөгөө жишээ нь болохоор нэгэн төрлийн бус. За энэ болохоор ингээд элс хайрга шавар мавар ч юм уу те ингээд холилдоод орцсон. Гэхдээ яг ингээд дундажлаад үзэх юм бол нөгөө ус нэвтрүүлэх чадал нь өмнөх энэ жишээтэй бол адилхан юм ус нэвтрүүлэх чанартай байхаар ингээ өгч чам. За ингээд өгөөд ингээд харьцуулаад харах юм бол яг энэ сүрхэг орчин дотор явж байгаа ингээд урсгалын хурд бол ялгаатай байгааг харж болно. Жишээ нь нэгэн төрлийн бус хөрстэй үед бол нэлийн ялгаатай юм хурдыг бол харж болно. Яг тэгэхээр ийм хурдны градиент хаана их байна, хаана бага байна гэдэг нь бол мэдээж харагдахаар одоо илүү тод харагдах боломжтой болчихж байгаа. Одоо нийл орчин хэдийн нийл орчин ч гэсэн яг тухайн байрын шин чанарыг бол эндээс харж авч болохоор харин нэгэн төрлийн гээд шийдэх юм бол ерөнхийдөө бидгэд бол ерөнхийдөө л нэг иймэрхүү урттай энэ хавцаа ус урсах юм байна, ус шүүрэх юм байна гэж харж болохоор энүүгээр бол ялгаатай хурднууд хурдаараа бол нэлээд ялгаатай гаргачих энэ хоёр жишээ. Харин шүүрэлтийн бууралтын мөрийг ингээ харьцуулаад харах юм бол ерөнхийдөө ойролцоо үр дүнгуудыг өгч байгаа. Гэхдээ мэдээж нэгэн төрлийн бус хөрсөнд бол мэдээж ингээд яг сайхан ингээ шумаар татсан юм шиг тийм бууралтын мөр үүсэхгүй байгааг бол харж болно. Тэгэхээр эндээс юу гэдэг нь хэлэх боломжтой вэ гэхээр энэ бидний танилцуулж байгаа загвар бол ерөнхийдөө макро хэмжээст загварчил юм байна. Макро буюу одоо яг англи нэршил нь болохоор representative elementary volume scale гэж байна. Тэгэхээр энийг орчуулах юм бол юу болох вэ гэхээр төлөөлсөн элементар эзлэхүүн гэж орчуулж байна. Тэгэхээр энэ төлөөлсөн элементар эзлэхүүний хэмжээстэд ашиглагдах ийм загварыг бидэд танилцуулж байгаа юм л да. Гэтэл энэ загвар маань өөрөө яг өөрийнх нь нөгөө мөн чанар нь болохоор сүрхэг одоо нөхцөлийн хэмжээстэд ашиглагдах боломжтой юм загвар болж байгаа. Тэр нь болохоор Poor scale модельүүд гэж үүдэг байхгүй одоо нөхцөлийн хэмжээс загварууд гэж үүдэг. Тэр нь болохоор яг байрын тэм шин чанаруудыг үзэх боломжтой юм загварууд. Тэгэхээр манай загвар болохоор энэ нөхцөлийн хэмжээст ашиглаж болно. Энэ макро хэмжээст буюу төлөөлсөн элементар эзлэхүүний хэмжээст ч гэсэн ашиглагдаж болохоор ийм загвар байна гэдгийг энд хэлж болохоор гэхдээ мэдээж энийг баталгаажуулахын тулд бид нар янз бүрийн загвар бодлогуудыг бодож өөр бусад загваруудын үр дүнтэй эсвэл аналитик шийдтэй харьцуулах шаардлагатай. За энэ загварыг юунд хаана ашиглаж болох вэ гэхээр бүх төрлийн усны барилга байгууламжийн доогуур болон хажуугаар шүүрэлтийн загварчлалыг хийж болно. Шүүрэлтийн уснаас ирэх даралтыг тодорхойлж болно. Шүүрэлтийн бат өхийг тооцож болно. За хоёрт нь юу гэж болох вэ гэхээр за ийм намгархах газрын одоо орчны гидравликийн загварчлалыг үлдэж болно. За тэгснээр одоо усны чанарын ч юм уу те тухайн экосистемийн нөхцөл байдалд бол үнэлгээ өгөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ намгархаг болон ийм ургамалтай одоо гол мөрнүүдийн урсгалыг
гол мөрөнч ялгаа авахгүй, нуурч ялгаа авахгүй, нуурын ийм циркуляц энтрийг загварчлахад бол ашиглах боломжтой гэж үзэж байгаа. За 3 дахь нь болохоор мэдээж шингэн хатуугийн харилцан үйлчлэлийг тооцож болно. За энэ дээр жишээ болгоод нэг энэ налуу дээр сүрхэг налуу дээр давлгаа хэрхэн үйлчилж байгааг ингээд тооцож харуулсан байна. Ирээд мэдээж ингээд давлгаа ирээд зөхөн тэгээд тэр сүрхэг орчинлуу бол мэдээж ингээд ус шүүрээд явна. За тэр нь одоо газрын доорх усны түвшин хэр өргөж байна гэдэг ч юм уу иймэрхүү байдлын загварчлуудыг үлдэх бол бүрэн боломжтой. Мэдээж газар доорх усны ходог модгийн тооцоог бол загварчлалыг бол хийх боломжтой. Гэхдээ том хэмжээстэй загварчлахад бол нэлээд тохиромжгүй. Яг тэгэхээр компьютер тооцооллын чадамж их шаарддаг байгаа. За дүгнэлт хэлэх юм бол чөлөөт гадаргуу өмбөр хязгаарын сүлжээний боолцмын аргыг анх удаа сүрхэг орчин доторх шингэний урсгалыг загварчлахад танилцуулж санал болгож байгаа. За энэнийхээ хүрээнд одоо бодит болон загварын ус нэвтрүүлэлтийн хоорондын хамаарал, за тэдгэрийг хооронд нь яаж шилжүүлэх, масштаблах илэрхийллийн бас санал болгож байгаа. Мэдээж энэ бол яг эцсийн зөв гэсэн илэрхийлэл биш. За энэ бол арай жоохон өөрчлөгдөж болно. Хэрвээ ингээд өөрчлөгдөд илүү сайжраад наривчлалтай болоод ивэл илүү сайн гэсэн үг. За тэгээ энэ загвар бол ерөнхийдөө энгийн. За та бүхэн бол харсан дээр тэгштгэл нь нэг тэгштгэл байсан. Тэр тэгштгэл өөрөө шугам тэгштгэл байгаа. Тэгэхээр шугам тэгшгэлийг бодно гэдэг бол шугам бус тэгштгэл бодохоос хамаагүй амархан. Түүнээс энэ бол ялтчгүй нэг хөлбөрт арга болж өгч байгаа. За тэгээд түрүүн дурдсанчлан за энэ бол төлөөлсөн элементар эзлэхүүний хэмжээстэд зориулсан арга боловч нөхцөвний хэмжээст сүрхэг орчинг бас загварчлахад ашиглах боломжтой гэж үзэж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь хамгийн чухал юм нь юу гэхээр энэ загвар нь болохоор нөгөө байрын шин чанараа хадгалж үлдсэн. За ингэснээрээ энэ загварыг болохоор параллел буюу зэрэгцээ тооцоолол үлдэхэд үлдэх байдлаар зэрэгцээ тооцоолол хийхээр боловсруулах бүрэн боломжтой. Тэгээд дээрэс нь за энэ арга бол нөгөө гидродинамикийн хүчийг маш тохиромжтойгоор тооцоолох бүрэн боломжтой юм арга байгаа. За ингээд эцэст нь болохоор би сүлжээний боолцмын аргаар нэлийн хэдэн жил судалгаа хийсэн. Тэгээд сүлжээний боолцмны арга бол ялтчгүй боолцмны тэгшгэлээр сүрэлдэг. Тэгээд боолцмн бол өөрөө 1844-ээс 1906 оны үед амьдарч байсан юм Австри хүү юм байлээ. Гоё эрдэмтэн хүн. Тэгээд Австрид байх хугацаанд боолцмны хөшөөн дээр очиж оршуулга дээр очиж хүндэтгэл үзүүлсэн байгаа. Тэгээд талархлаа илэрхийлээд маш олон хүмүүсийг одоо боолцмны тэгшгэлд гэж ижин штт. Тэрний нэг нь одоо би ялтчгүй болчиход байгаа. За тэг анхаарал хандуулсанд баярлалаа. За Австрид байх судалгааны ажлыг маань энэ Euro-Аз Pacific Unit гэдэг юм байгууллага санхүүжүүлсэн байгаа. За энэ болохоор нөгөө Европын юуны Австрийн шинжлэх ухааны яамнаас санхүүждэг юм байлээ. За тэгээд Польш руу явж хуралд оролцоход миний байсан усны барилга болон усны нөөцийн менежментийн институт зардлын даасан байгаа. За баярлалаа. За дараа дахин уулзлаа баяртай.